За машинаас болох уу яах вэ? 3 дугаар дугаар та бүхэнд хүрч байна. Би энэ ч санзаа эцэс рүү ууланд гараад ирчихсэн. Жавзаа өнөөдөр машинаа сонгоод ирэх хэвээр. Тэгээд ямар машинт ирэхийг зүгээр харъя. За машинаас салих уу яах вэ? Булангийн 3 дугаар дугаар эхэлж байна. Өнөөдөр би MSM-ийн шоурум дээр ирчихсэн байна. За тэгээд оффроуд аялал энэ Overland-ын амьдралын хэм маягийг олон нийтэд танилцуулахад маш том нөлөө үзүүлсэн машины загвар бол яхаарахгүй Jeep Wrangler. Тэгээд Wrangler-ийн эдгээр загваруудаас би аль нэгийг нь сонгоод өнөөдөр туршилтын жолоодлого хийгээд та бүхэнтэй хамт танилцъя. За яг Америкийн зах зээл дээр бол Jeep Wrangler Rubicon бол маш олон төрөл тримээр гардаг. За MSM-ийн хувьд болохоор энэ хоёр загвараар яг одоо аль биесээр борлуулагдаж байгаа юм байна. За Jeep Wrangler Rubicon 392. За энэ бол энгийн загвар байгаа. За 392-ийн хувьд бол Wrangler-ийн хамгийн дээд зэг гэж хэлж болно. За 6.4 литр V8 хөдөлгүүртэй байгаа. За энгийн загварын хувьд бол 2.0 мотортой турбо хөдөлгүүртэй байгаа. За бидний хувьд бол яг өөрсдийн аялал амьдралын хэм маягтай тохируулаад энэ загварыг нь өнөөдөр туршиж үзэхээр шийдэж байна. За өнөөдрийн миний тест хийх машин бол энэ юм байна. За энэ бол 2024 оны 2.0 турбо хөдөлгүүртэй Rubicon загвар байгаа. За тэгээд загварын хувьд бол мэдээж яг энэ GP-ийн өөрийнх нь өнгө төрх нь бол зөвхөн яг Overland оффроуд машин гэлтгүй автомашин дундаа бол маш iconic буюу хүн болгоны хувьд бол тийм одоо хүсэмжит загвар хаа гэж бодож байна. За яг надад төрж байгаа анхны сэтгэл нь гэвэл өнгөний хувьд бол мэдээж маш таалагдж байна. Завсрын ногоон өнгөтэй. За тэгээд яг энэ загварын хувьд бол одоо хуучны өнгө төрхөө олон жил одоо хадгалж байгаа тий хэдийгээр ингээд шинжилтүүд хийгдчихсэн ч гэсэндээ яг тэрийг хадгалсан хിവэр байгаа яг тэр iconic дүр төрхөө бол хадгалсан хിവэр байгаа учраас надад энэ загвар бол маш их таалагддаг. За тэгээд яг энэ машины хувьд ярих юм бол мэдээж маш олон одоо олон жилийн үүх түүхтэй байгаа. Тэгэхээр тэр мэдээллийг нь бол та хэдтэй илүү уугнаа хуваалцах байхаа. Нэрнээс эхлээд дэлхийд даяар танигдсан Jeep машины түүх бол сонирхолтой хэдиж бага зэрэг яриухтай. Дэлхийн 2 дугаар дайны үеэр Америк нэгдсэн улсын айрам хөнгөн авсаархан хэрнээ бартаа туулах чадвартай цэргийн зориултаа машин бүтээх тендер зарласан байдаг. Сонирхолтой нь ердөө 49 хоногийн хугацаа өгсөн учраас том автомашин үйлдвэрлэгчид оролцохоос татгалзжээ. Жижиг Bantam компани энэ сорилтыг хүлээн авч анхны загварыг амжилттай бүтээсэн байна. Bantam BRC загвар айрмынх нь маш их таалагдсан ч их хэмжээгээр үйлдвэрлэх хүчин чадал тутсан тул засгийн газар загварыг Willys болон Ford компаниудад шилжүүлжээ. Ингэснээр домогт Willys MB болон Ford GPW загвар төрсөн байна. Үүний улмаас Willys үйлдвэрийн бүх шугам энэ машиныг үйлдвэрлэхэд зориулагдсан байсан учраас энгийн хэрэглээнд зориулсан хөлбөр гаргасан нь CJ буюу Civilian Jeep цуврал байлаа. 1945 онд гарсан CJ2A загвар ферм хөдөө аж ахуйн салбарт өргөн хэрэглэгдэж Jeep энгийн иргэдийн амьдралд орж ирсэн түүхтэй. Jeep гэдэг нэрийг яг хэн анх өгсөн тодорхой биш. Цэргүүдийн дунд хож хэлбэрээр хэрэглэгдэж байгаад төгсөн гэдэг. Нэг таамаглал нь GP буюу General Purpose гэдгийг Jeep гэж дуудснаас үүссэн байж магадгүй гэдэгч баттай баримт байдаггүй. Ямар ч тач энэ машин дэлхийн 2 дугаар дайнд үзүүлсэн үүрэг бартаа туулах чадвараараа орчин үеийн SUV ангиллын өвөг болж Jeep гэдэг үгийг дэлхийн нийтэд танилцуулсан юм. Тиймээс монголчууд SUV-г Jeep гэж нэрлэдэг нь зүгээр нэг санаандаг үзүүл биш. Манай өмнөх дугаарт анзаарсан бол Toyota Land Cruiser-ийн анхны загвар болох Toyota Jeep BJ мөн Willys MB-гээ санаа авч бүтээгдсэн байдаг. CJ цуврал амжилттай байсан ч Willys компани брэндээ Kaiser компани зарсан. Kaiser-ийн үеийн хамгийн алдартай загвар бол жинхэнэ icon болсон CJ5. Энэ үеэс Jeep хэрэглэгчдэд улам ортож өнөөдрийн бидний мэдээ төрхөө олж эхэлсэн гэдэг. Дараа нь AMC улмаар Chrysler компани шилжснээр CJ цувралын эрен дуусч орчин үеийн Jeep Wrangler-ийн түүх YJ загвараар эхэлсэн юм. YJ-ийн том шинжилэл авчирсан загвар байлаа. Хамгийн маргаантай өөрчлөлт нь уламжлалт дугуй гэрлийг дөрвөлжин болгосон явдал. Тухайн үед фэнүүд дургуусч байсан ч өнөөдөр YJ ховорцсон сонирхолтой загвар тооцогддог. Мөн энэ загварыг хүмүүс Jurassic Park киноноос сайн мэдэх байхаа. Дараа нь TJ, JK харин 2018 оноос хойш одоогийн JL загвар худалдаалагдж байна. Өнөөдөр Jeep брендийг Stellantis эзэмшдэг. Wrangler олон хөлбөртэй гарч байсан ч 2003 онд танилцуулагдсан Rubicon бол жинхэнэ ориглон гэж хэлж болно. Энэ нэр нь Калифорний Sierra Nevada нуруунд орших Америкийн хамгийн хүнд бартаа замуудын нэг болох Rubicon Trail-ээс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл хамгийн хэцүү замыг туулахаар бүтээгдсэн Wrangler гэсэн үг. Олон эзэн олон нэр дамжсан ч
Jeep өнөөдрийн хүртэл go anywhere, do anything буюу хаач хүрнэ юу ч хийн гэсэн уриагаараа оффроуд сонирхчдын дунд домог хэвээр байна. За миний сонголт ямар вэ? Янзтай. За өнөөдөр тэгэхээр бид нар Jeep Wrangler за тэр дундаа яг Rubicon загвартай танилцгаад ирсэн байна те. Тэгээд Rubicon гэлтгүй ер нь Jeep Wrangler-ийн талаар бол Монголд янз бүрийн ойлголтууд байдаг. За тэгээд товч мэдээлэл дунд бас дурдсан те. Тэгсээр яг Jeep гэдэг нэр болвол яг энэ машин дээрээс анх эхэлсэн хэрнээ одоо монголчууд бүгд өргөн дэлгэр ер нь SUV английн машиныг Jeep гэж нэрлэлчихсэн. За тэр нь бас юу гэж хэлэх гээд юм бэ гэхээр энэ Jeep гэдэг нэр өөрөө тийм том тамга одоо тийм том брэнд болчихсон гэсэн үг. Монголчууд нөгөө Crandon гэдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан Jeep гэдэг бол тийм том брэнд гэсэн үг. Тэгээд тэр нь өөрөө энэ машиныг нэг талаараа бас тодорхойлж байгаа болов уу гэж бодож байна. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ машин чинь өөрөө яг энэ оффроуд ангилал дундаа гүйцэтгэлийн хувьд бол маш өндөртэй. Ялангуяа ийм техникл оффроуд тий яг бүр оффроудын яг ийм хамгийн хүнд хэцүү зангууд дээр бол хамгийн өндөр гүйцэтгэлийг үзүүлдэг гэдгээр бол энэ машин алдартай. За яг намайг ингээ яриад байж хахад зөндөө олон хүмүүс бас янз бүрийн комментууд бичээд эхэлсэн ч байж магадгүй. Гэхдээ энэ дээр би нэг юм тодруулж хэлмээр байгаа нь юу вэ гэхээр за бидний ундаг Forerunner байна уу те. За бусад өмнөх дугаар дээр орсон Duster гэдэг ч гэсэн ингээд ер нь Toyota-гийн машин бусад ер нь английн машинуудыг аваад үзэхдээ яг ямар нэгэн тоноглолуудыг нэмж хийх үйлдвэрлэлээс гарсныхан дараад нь заавал нэмж хийх шаардлагатай юмуд байдаг. Адаглаа дууг нь бид заашгүй солих шаардлагатай байдаг те. Тэгвэл яг тэрэн дээр жишээлбэл Jeep Wrangler тэр дундаа Rubicon загвар бол яг нөгөө хайрцанаасаа гараад л шууд гэдэг шиг анхны худалдаж авсан тэр хөлбөр чинь таныг аль хэдийн маш их чадамжтайгаар оффроуд аялалд бол аваад явах чадaltaй байдаг гэсэн санааг би илэрхийлэх гээд байгаа. За жишээлбэл энэ машин дээр өнөөдрийн бит хоёрын туршиж үзэж байгаа машин дээр 35 инчийн дугуй тавьчихсан байна. Зүгээр яг ингээд харьцуулаад яриад байгаа шүү дээ. Forerunner-ийн хувьд бол өөрийнх нь сток харьцмаар 31.6 инчийн өндөртэй дугуйд байдаг. За би өнгөрсөн жил машинаа бас ингээд тоноглоод тэгээд дууг нь томруулаад чаврын дугуй тавих гад ерөөдөө 33 гэж ярьдаг. Ер нь 32.7 инчийн дугуй тавих болоход би жишээл машин дээр маш их юм өөрчлөлтүүдийг хийж явах шаардлагатай болдог. За тэгвэл энэ машины хувьд бол 35 инчийг анх үйлдвэрээс нь авахтаа гэсэн сонголтоор захиалах боломжтой байдаг. Тэгэхээр Rubicon-ы давуу тал нь тэр гэсэн. За тэгээд энэ мэдээж хэрэг дугуйны энэ аркийн орон зай бол маш том учраас энэ ч том дугуй тавихад тэрийг угаасаа үйлдвэрээс нь бэлтчихсэн. За тэгээд яг Jeep-ийн хорхоотнууд яг тэгээ оффроуд аялал дуртай хүмүүс бол 35 бол ер нь доотлих нь гэж баг өөрсдөө үздэг. Дээшээгээ 38, цаашлаа 40 хязмарын дугуй бас тавьдаг. Тэгээ явахад бол мэдээж хэрэг зарим нэг зүйлүүдийг хийх шаардлагатай болдог бах. Гэхдээ л өөрөө энэ бас нэг талаараа энэ машины тулах чадварыг нэмэгдүүлж өгдөг гэсэн санаатай. Тэгэхээр миний ярьж байгаа юмнуудыг бас сонсоод буруугаар битгий ойлгоорой. За би бол өөрөө Toyota-гийн хэрэглэгч Forerunner-ийн бол фэн те. Машинд бол маш их хайртай. Гэхдээ л бас яг энэ машин дээр атаархмаар хэдэн зүйлүүд байдаг байхгүй. Тэгээ тэрийг бас үүсгэж болохгүй. Ер нь бол ингээл хүмүүс хоорондоо л энэ сайн муу гэдэг байгаа боловч бид нар бүгдээрээ нэг зорилготой те. Аялал, оффроуд те. Тэр зугаа цэнгэл гэх нь хайшин те. Ямар ч тэр зүйлүүдийг мэдрэх гэж ийм машинуудыг сонгож унаад байгаа. За тэгээ бидний бас ингэж ирэл хайгуул болвол бас дараагийн машинаа солиод дараад нь өөр ямар машин авбал бас бидний хүрэх гэсэн газар түргэж өгч чадах вэ гэдэг тэр зүйлийн талаар энэ видеонуудыг зурлаар хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр Jeep Wrangler-ийн хувьд яг юугаараа ингэж илүү байгаад байдгийн. Бас яагаад юм атаархмаар байгаад байдгийг гэхээр түрүүний ярьсан яг үйлдвэрээсээ шууд хоноглолууд байгаад байгаа. За наад зах нь одоо жишээл энчээ байна л та. Энэ татлахын дигээ. Би ийм татлахын дигээг машины хурдтал дээр өөрөө би нэмэлтээр суйрлуулж байгаа байхгүй. Тэнгууд Wrangler тэр энийг аль хэдийн тооцоод хийчихсэн байдаг гэсэн. За гэх мэтлэнгээр ер нь бол ингээд ярих юм бол зөндөө одоо цөмөрөд тойроод ярив. За нэгэнт энэ урд ирсэн байгаа дээр нэг юм ярьчвал юу вэ гэхээр
автомашины хувьд те ялангуяа оффроуд аялал хийж байгаа машины хувьд approach angle, departure angle гэдэг хоёр зүйл маш чухал. Тэрний юу вэ гэхээр урд ингээд тулах цэг, хойдолд ингээд бас яг тулахтны өнцгүүдийг хэлж байгаа. Тэгэхээр энэ Wrangler-ийн хувьд бол Cooper маш богинотой, дээрээс нь дугуй том, тэгээд дугуй нэлээд урагшаа суудаг учраас энэ өнцөг маш өндөр. Тэгэхээр ямар нэгэн бартаа саад туллаа гэхэд маш их өндөр юунд ингээд өөрөө даваа гарах боломж нь илүү өндөр байдаг. За тэгээ өөрөө бас ground clearance буюу те газраас хөндөрөх байдал нь илүү өндөр байдаг учраас үйлдвэрээс анх гарч ирэхдээ тийм байдаг те. Тийм учраас бас тэр туулах чадрыг өшөө нэмэгдүүлж өгдөг. За яг энэ машины хувьд бол Fox амарчийг тавьчихсан гэсэн. Тэгээд тэр амарчны хувьд бас жоохон өндөрлөгөө хийж өгсөн байх. Тэгтэл ер нь бол үйлдвэрээс энэ машин дээр бас тэр үзүүлэлт бол өндөр тооцогддог. Тэр нь өөрөө бас нэг туулах чадрыг нэмэгдүүлээд байгаа нэг зүйл гэсэн. За тэгээ хойдолд нь бас departure angle-ыг харуулъя те. Departure angle гэсэн ялгаагүй одоо харж байгаа бол яг ингээд хойдлоос маш юм өндөр өнцгөр ингээд одоо бид нар энэ юун дээр гарч ирдэг вэ гэхдээ бид бартаа саадан дундуур явж хахад хойдол бүхсөө доошо зохих те ингээд янз бүрийн тохиолдол гардаг байхгүй. Тэгэхээр энэ машины хувьд бол тэрийг нь аль хэдийнэ шийдчихсэн гэсэн санаатай. За Jeep Wrangler-ийн хувьд бол өөрийнхөө загварыг тэр хуучны те бүр 2 дугаар дайны үеэс эхэлсэн тэр өнгө төрхийг бол тодорхой хэмжээнд өөртөө хадгалаад явдаг. Тэрнгээр онцлогтой байдаг. Тэгээд гисэн ч гэсэн мэдээж орчин үед болгоод ингээд сайжруулад те гадна болон дотор салооны хувьд ч гэсэн загваруудын шинжилтүүдийг хийж исэн. Гэхдээ тэр дундаа нэг шинжилтийг яг Jeep-ийн хэрэглэгч нар нь фэнүүд нь хизээ швтгийг солиороо гэдэг одоо хүртэл авч явдаг юмнуудын нэг бол энэ байна. Энэ юу вэ гэхээр нөгөө урд капотоо дарж байгаа түүж яах гэсэн үг. Тэгэхээр яг энэ фичерийг бити арилгаарай гэж бас яг Jeep фэнүүд бүр яг GPS нь өөрсдөөс нь хүссэн гэж байгаа. Одоо нэг юм санал суулга явуулсан чинь. Тэгээд анхнаасаа л яг юм байсан. Одоо энийг би сөхөөд дахиад нөгөө талд нь энэ юугаа түгж байгаа. За ингээ капотоо сөхж байна. За өнөөдрийн тест хийж байгаа загварын хувьд бол 2.0 турбо мотортой. За энэ моторыг бол бас хожуу Jeep дээр тавьж эхэлсэн. Гэхдээ аль хэдийн бас өөрийнхөө алдаа оноогоо олоох цаг хугацаа өнгөрчихсөн тийм мотор байгаа. Тэгээд хэдийгээр яг моторын багтаамж багч гисэн. За хүчний хувьд бол 270 морины хүчтэй. За хамгийн гол нь энэ дээр бас мушиг хүчийн хувьд бол 400 Нм гээд маш их мушиг хүч сайтай ийм моторыг тавьж өгсөн. Тэгээд моторын багтаамжийг багасгаж өгсөн зорилго нь бол угаасаа шатхан зарцуултыг багасгаж өгж байгаа. За яг бодит хэрэглэн дээр яг хийж зарцуултыг нь бас сайн хэлж мэдэхгүй байна. Удаан унж үзээгүй учраас бас зарим нэг нь илүү хийдэж гин гэсэн санаач хэлж ил байсан. За ямар ч сан энд гарч байгаагаар бол те үйлдвэрийн заалт нь бол иймэрхүү. Ер нь бол боломжийн бас заалттай. За тэгэхээр тест драйвинг хийгээ явж явах үед бол мэдрэгдсэн зүйл нь юу вэ гэхээр за яг шулуун зам дээр бол маш их гоё хүчээ болвол тий огцом юм хүч авах чадaltaй. Тэр нь бас юун дээр гарч ирж байгаа нөгөө турбогийн бас юм байгаа давуу тал байгаа тий. Турбогийн хүч өгөлт бол маш сайн. Мэдээж жоохон турболог байгаа тий. За тэгээд яг ингээ сая түрүүн засан дунд ингээ яваад үзэхэд болвол бас боломжийн. Гэхдээ бас нэг юм жижиг моторын нэг юм дуу нэг шингэн тийм одоо юу гэх юм гонгонсон гэх нь шин тийм дуу бол анзаарэгдсэн. Тэгээ зарим талаараа бас мотор яалч арай жижиг юм уу гэсэн бодол бол төрсөн. Гэхдээ энэ машин чинь өөрөө 35 инчин дугуй тавьчаад явж байгаа гэж бодоход тэрнтэй харьцуулахад болвол харьцангуй гайгүй. Ер нь бол боломжийн ер нь тэрийг аваад явж чадчихна гэсэн санааг бол илэрхийлэх гээд байгаа. Тэгээ орчин үед яг ингээд турбо руу шилжээ жижиг мотортой тэгсэрний хүч их гаргадаг ийм мотор руу шилжээд байгаа бас тэр үеийг бас зүмөрөө яаж бас яг зүг хүлээж авах уу гэдэг бас ярилцах хэрэгтэй юм шиг санагдаад байна. За тэгээ Jeep-ийн бас нэг гоё юмнууд нь юу гэдэг вэ гэхээр нөгөө Америкт бол энэ Jeep хэрэглэгчдийн бүр cult гэж нэрлэхэд холдгоо тийм маш их фэн бейстэй. Энэ Rubicon гэдэг нэрийг хүртэл Америкт байдаг маш хүнд даваа бартаатай замаас нэр авч Rubicon гэж энэ зураглаа гаргасан. Тэрийг нэгэсэндээ өөрөө давж гарсан гэдэгсэн. За дээрэс нь одоо яг энд харагдаж байгаа trail rated гэсэн юм байж байгаа. За яг Jeep машинууд өөрсдөө энэ trail badge-ыг өөр дээрээ тавьдаг. Энэ ямар зорилготой байд юм бэ гэхээр өөрсдөө яг тэр хүнд хэцүү даваа бартааг давж гарсан шалгарсан гэдэг санааг бол энэгээр илэрхийлж байгаа. Бас цаагуур бас нэг тийм өөрсдийгөө тий энэ бол ямар ч юм даваад гардаг гэдэг санааг илэрхийлж байгаа юм шиг бас жоохон зөв дургуур барьж юм шиг тий ийм байгаад. За тий хойшлээ.
За түрүүн ярьсан тий. Урдаа нөгөө чирх тигээтэй гэдэг шиг ардаа бас энэ тигээ ингэ суйрлуулад өгчихсөн. Ийм юмнууд чинь өөрөө яг энэ барта замын аялал хийж байгаад амар хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээд одоо би өөрөх машин дээр бол яг тэрийг нэмэлтээр суйрлуулсан бол энэ чинь ингээд цаанаас нь үлдрээс нь тэрийг тооцоод суулгацсан байдаг гэсэн. Тэгээд GP-ийн хувьд ингээд анзаараад ах юм бол яг машины ингээд гадна дотн тий салоны ингээд шийдэл ер нь загвар дизайны хувьд бол орчин үе болоод хуучны юмнуудыг аль алиг нь хослолчихсан. Тэр загвар нь зарим талаараа дургуурмаар зарим талаараа маш гоё таалагдах тийм зүйлүүд байдаг. За одоо жишээлбэл энэ бүр яг хуучны юм шиг тий гар юм хаалга онгойлго юм. Одоо нөгөө хэд орчин үе нөгөө товч дараал нөгөө юм гэдэг шаардлагагүй. Зүгээр ингээл онгойлгочихж байгаа. Яг гоё хуучны стилээр. Тэр нэг талаараа бас гоё. За энэ бол бүр шууд ингээд нийлт. Энэ минь өөрөө нэг талаараа бас амар гоё. Тэгээд джип дээр чинь нэг юм давуу тал байдаг нь юу гэхээр усанд ороод ингээд туулаад гараад ирэх мэрх үед ингээд иймэрхүү юмуд эвдэрэхгүй гэсэн санааг бас хадгалж өгч идэг. Тэр нэг гоё байдаг. Гэхдээ дургуун үрмээр юм нь юу вэ гэхээр энэ хойтлын багаж бол маш зай багтай. За энэ яг бидний энэ машиныг сонгохгүй дээр зарим талаараа deal breaker болж магадгүй. Яг гэхдээ бид нар чи өөрсдөө 3 хүүхдүүдтэйгээ илүү гэр бүлээр аялдаг хүмүүсийн хувьд энэ зай багтаамж бидний нөгөө нов шиг авч явахад арай багдчих магадгүй санагдчихж байгаа. Түүнээс биш яг фичрүүд нь маш гоё. За тэгээд яг энэ артлын хэсгийг харах юм бол бас яг энэ чинь ингээд нөгөө дотроо бас ингээд төмөр араан бас ингээд суулгаад өгчихсөн тий. Одоо эн чинь энэ дээврэн сална, хаалганууд нь сална ингээл тий бүх юм салаал амар гоё онгорхоод нийлэхэд юу болчдөг штэ. Тийм учраас бас энэ дотор энэ багнуудыг тусданд суулгаж өгөөд за нөгөө өнгөрөх тий рол бар гэж юм бол нэрлэдэг. Тэр үед одоо өөрсдийг хамгаалах зорилготой юм тусдаа ингээд байж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бас нэг энэ safety feature болоод ирж байгаа. За тэгээ орчин үеийн нөгөөд нэг шаардлагуудыг хангах зорилготой аюулгүй дэрүүдийг энэ багнууд дээр ингээд суйрлуулад өчгсөн. За тэр нь бас ийм давуу тал болдог. Гэхдээ мэдээж Jeep бол тийм хамгийн аюулгүй машин бол биш. Өмнө танилцуулсан Dalsir ч гэсэн ерөөдөө бас энтэй адилхан бас тийм сул талууд байдаг. Гэхдээ Dalsir-ээс илүү давуу талтай нэг юм юу гэхээр энэ баган байна. Тэгээ баган дээр тиймэрхүү юмдаа суйрлуулад өчгсөн. Бас энэ хүмүүс илүү нэг юм бодоод сэтгэхэд хийцсэн юм шиг санагдаад байна. За хөгжим спикерийн хувьд ч гэсэн маш их хүртээмжтэй. Одоо энэ хойно бол яг subwoofer нэ Alpine гэдэг хөгжим байгаа. За урд бол тэр яг толгой дээр бас яг спикерүүд нь байрлаж байгаа. Уртлын юу салон дээр гэж тэ. Хаалганууд нь салдаг учраас хаалган дээр спикерээ байрлуулдаг юм байлээ. Тэгээд бусад скутерийн юм спикерүүд бол байрлуулад өгсөн байгаа. Дизайны шийдэл нь бол маш гоё. Энд бас надад бас нэг таалагдаад дургуун өрмөр байгаа. Нэг юм нь юу гэхээр одоо эн чинь ингээд юу оролцсон байгаа. Энэ нэгэ бичсэн байгаа. Door hinges энэ талдаа roof гэж биччихсэн. Нөгөө хаалганыхаа болтнуудыг аваад хайш нь хийх вэ? Биш те тэднийг бүгдийг яг эн чинь хийх зэвүүд юм зогоод өчсөн. Тэгэхээр нөгөө болтнууд аваад эн чинь ингээд суулгаад өчтөн өгөх гэсэн үг. Тэгэхээр энэ нөгөө машиныг ямар зорилгоор ашиглах нь яг тэрэнд нь таарсан тоногл болоод те ингээд энэ тийм болон дохоо болгонд нь тэр юмудын тооцоо шингээгээд өчгсөн байгаа нь бас нэг талаараа амар гоё мэдрэмж өгч байгаа. За тэгээ энэ загварын хувьд бол Jeep Wrangler JL гэдэг загвар нь өмнөх JK гээ бас загвар байсан тий. Тэгээд JL дээр бол дуу тус гарлалт, салоны чимээгүй байдал, дулаахан байдал гэх зөндөө олон талууд юмнууд дээр бол одоо шинжилт хийгээд сайжруулалтуудыг хийцэн. За өмнөх JK загвар дээр бол бас хүүтэн байна, дуу ихтэй байна гэдэг гомдлууд бол илүү их байсан. Яг хөө энэ дээр бүр алга болчихоогүй. Мэдээж иргэн чинь өөрөө урт хойно чулаагтай тий хамаарах тэнхлэгтэй. Дээрэс нь ерөөдөө им дөрвөлжин хамгийн салхи зүсэлт багтай машин гэж байгаа шүү дээ. Үхрээс бүр баг байдаг хашгинод байдаг шүү дээ. Тэр утгаараа бол мэдээж салхины чимээ зөндөө олон юмнууд бол орж ирдэг. Гэхдээ энэ дээр бол хамаагүй сайжруулсан байгаа нь бол бидний заамд явхад бол мэдрэгдлээ. Гэхдээ удаан хэрэглээний туршид бол яг хэрэглэгчдээс гардаг гомдлууд нь юу гэдэг вэхээр энэ нөгөө салдаг бүх юмуд маань явандаа бас дуу орж ийн орохгүй байх гэсэн янз бүрийн юмуд бол байдаг. Гэхдээ Jeep яг хэрэглэгч Jeep фэнүүдийн хувьд бол энэ хийж асуудал болдгүй юм байлээ. Тэгээд энийг бол өөрсдөө шийдэх аргууд бол зөндөө олчихсан байдаг учраас за яг дөнгөж үзэж байгаа үеийн хувьд бас яг хэлэхэд арай ихт байна. За Jeep ч өөрөө тэгээд Америкийн машин. За Америкчууд бол загвар одоо тэгээд тийм жижиг сажиг деталууд дээр маш хүндрэн анхаарал хандуулдаг хүмүүс. За одоо энэ машин яг артлын энэ байж дээр байна л да. Энэ дээр бол одоо JL гэдэг загвар нэгэ биччихсэн. За тэгээд машины ерхий хэмжээ үзүүлэлтүүд
approach болон departure angle, breakover angle те за тэгээд хэдий хэр гүн усанд бас явах болно гэх мэтлэнгээр энэ жижиг мэдээллүүдийг бүгдийг нэг оруулаад өчгсөн. За тэгээд энэ ч бас их бахархмаар юм өөртөө их бахархдаг юм юу гэхээр 1941 оноос хойш гэдэг юу бол энэ чинь нэг оруулаад өчгсөн. Ийм жижиг юм деталууд нь өөрөө яг энэ чип хэрэглэгчдийн хувьд бас ингээд өөрсдөө нь улам гоё өмшуулж өгч идэг юм гоё юм шиг санагдаад байгаа. Түрүүн хэлсэн энэ бүх хаалганууд, дээвн бүгд салдаг зайныг бол хүн болгон мэдчихэж байгаа тий. Тэгээд тэрэндээ тааруулаад одоо нугсан жишээлбэл ингээ гадналтай байгаа тий. Энийгээ бүх тайлах түлхүүрнүүд нь заана байгаа. Энэ нугсныхаа болтнуудыг түрүүн хийх нөхөн байна тий. За тэгээд одоо жишээлбэл энэ бариулан дээр хүртэл тэр авсныхан дараа өргөөд явхад тааруулаад эн чинь бариулыг нь доороос нь бас барихад тааруулаад хийгдэх гэсэн байх ч тий. Гэх мэтлэнгээр нөгөө өөрсдийнх нь хэрэглэгчнэрийн нөгөө хэрэглээнд нь таарсан гэж жижиг сажиг юмнууд нэгээд маш гоё санагдаад байна. Тэг яг энийг ингэж ашиглаарай гэдэг юм бүр илүү ингээд encourage хийдэг штэ. Илүү бүр тэрэнд ингээд өгшүүлж өгч байгаа юм шиг тийм юмнуудыг маш гоё ингээд шигтгэж өгчихсэн байхад. За гэхдээ одоо цөмөр салон руу оръё. Салон дээр гоё юмнууд байна. Гэхдээ бас дургуурмаар бас хэдэд юмнууд байгаа. За ерөөдөө салоны хийцэл. За загварын хувьд бол надад бол их таалагдж байгаа. Маш гоё цэвэрхэн. Тэгээд бас нэг юм хүчтэй нөгөө өөрийнх нь тэр өнгө төрхийг бол хадгалж өгсөн загварын шийдэлтэй. За тэгээд түрүүний миний яриадсан нөгөө энэ дээр жишээл ингээд airbag гэвчихсэн. Нөгөө ослын дээр задарч, инжээс задарч байгаа тий. Тэгээд бүх талдаа ингээд оруулаад өгчихсэн. Аюулгүй байдал талдаа бол арай илүү санагдаад байна. Арай илүү гэдэг нь гэхдээ би нөгөө энэ төрлийн машин болоо тий. Өмнөх нөгөө дарс эртгийг харьцуулаад байна шүү дээ. Яг нэг ижил төрлийн хэрнээ тэр юмдаа шийдэд өгчихсэн. За мэдээж хэрэг орчин үеийн бүр luxury машин дээр бол энийг ярихад бол нийт нөхөрмөр санагдал байх л та. За тэгээд суугаад бас үзлээ тий. За салоны ерөнхий хийцлэл бол маш гоё. За маш гоё гэдэг нь бол энэ загвар дээр ялангуяа илүү сайжирсан. За энэ хөгжмөний хэсэг байна тий. За энэ ерөөдөө бас нэг юм арьсан оруулгууд энэ салон суудлынх нь арьс чинь юу лээ? Napa арьс гэдэг бол тий маш гоё юм өндөр чанартай юм сайн арьс юм хийцэл сайтай. За тэгээ энэ тийм хийсэн оруулгууд энэ дизайны шийдлүүд бол ерөөдөө маш гоё санагдаад байна. За эдсэн машиныг дарчээ. За тэгтээ энэ дээр нэг ингээд жоохон таалаг онцгой санагдаад байгаа юм юу байсан бэ гэхээр зайн маш жижиг. За би надад бол яг болоод байна тий. Гэтэ их том хүнд бол энэ доотлын ялангуяа энэ хөлний зай бол нэлээд жижигхэн санагдаад байна. Тэгээ их ингэж одоо юу гэдэг тухтаа сууж явах сонирхолтой хүнд бол. Гэхдээ энэ машин өөрөө тэгж тийм тухтаа явхад зориулсан машин биш гэдгээ бол бас ойлгож байгаа хэрэглэгчдэд бол энэ асуудал болохгүй байх. Гэхдээ ерөөхдөө ингэж үзэх юм бол тэр нь жоохон давч юм шиг санагдана. За харин энэ удирдлагын хэсэг дээр энэ дээр орсон яг physical товчнууд бол маш гоё. Санаа жишээлүүдийг оруулаад өчгсөн. За тэгээд ийчээ одоо яг зөв хөрмөр байгаа юм юу гэхээр хойд болон уур дифференциал төвчгч sway bar буюу хөндлөн тэнцвэрлэгч гэж бас монголоор нэрлэдэг. Sway bar disconnect гэдэг товч байгаа. За тэгээд off-road plus гэдэг өөрсдийнх нь горин ороод ирж байгаа гэсэн. За иймэрхүү юмнуудыг бүгд энэ Rubicon загвар дээр цаана үйлдвэрөөсөө байдаг тэр утгаараа бас маш гоё давуу талыг бий болгож байгаа. За 3 шатны одоо энэ чинь өөрөө 4 авто байж байгаа 4 part timer орохоор төвөд хүчээд за тэгээ хойд болон уртлаа төвчснэ гэсэн. Тэгээ энэ бүх юмнууд нь өөрөө энэ машиныг маш өндөр чадвартай болгож өгöd. За дээрэс нь энэ дэр бас заавал дуртах хэрэгтэй юм юу гэхээр forlow буюу хүндрүүлэгчэндээ хийсний дараа хүн дараандаа орсон үедээ дөрвийг харьцах нь 1.1 эргэлттэй явдаг гэж байгаа. За тэрийг нэг энгийнэ тайлбарлах юм бол моторын тэр юм 4 эргэж яхад дугуй 1 эргэнэ гэсэн үг. Тэгэхээр маш юм одоо юу гэх одоо хүндрүүлнэ гэдэг чинь маш хүнд болно гэж одоо юу хэлэх юм одоо юу гэх энгийн форандрах бол 2.1-тэй дүүлээ. Нэг за энэ 55-ыг би гаргачих. Тэгсэн байгаа. Тэгэхэд бол тэрнээс илүү гоё хүндрээд байна. Тэр нь бас ямар үе давуу тал болдог вэ гэхээр нөгөө техникл гэж яриад байгаа шүү дээ. Маш хүнд бартаа саадуудыг давж гарах нөгөө rock crawler гэдэг тиймэрхүү юмыг хийхэд бол энэ хүндрүүлэгч хүндрүү араа нь бол илүү өндөр чадамжтай байдгаараа бас алдартай. Энэ бол яг Wrangler-ийн бас нэг том давуу тал болж өгдөг. За тэгээ замд явж байхад бас нөгөө тасааг болохоор тэр юм уу энэ цонхон голгодод төвшнүүд энд байгаа нь бол бас нэлийн төвхтэй санагдлаа. Одоо ингээл энэ чинь сайн нэ чаанд гэлтэй. Тэгээд яг энэ дээр байхаар яг яагаад гэсэн мэдэхгүй. Энд чинь бол толны удирдлага байж болоод байгаа байхгүй. Тэгсэн энэ цонхны удирдлага байж болохгүй байгаа. Тэгээд нэг тэр жиптэнгүүд комментээр бас бичээрэй. Яагаад заавал энд байх хэрэгтэй тий. За тэгээд хойдлын суудлыг бас нэг харуулчих. За хойдлын суудлал
ерөөдөө бол жоохон давчуу, займуутай ерөөдөө энэ машин маань өөрөө гадна талаа нэлээд өргөн загвартай хэрнээ дотор салганы хэсэг нь бол нэлээд юм давчуу байдаг. За тэгээд энэ нөгөө түрүүний ярьжсэн энэ дотроор нөгөө рол бартаа буюу тийм арааман дахиад ингээд энэгээр ороод өчгсөн байдаг учраас энэ өөрөө бас доторх шин нэлээд шахчихдаг юм шиг гэн. Тэгээд дотор яг ингээд 3 хүн зэрэгцээ суухад голын хүн бол нэлээд жоохон давчуу байхаар яг 2 хүн бол бас боломжийн. Энэ л яг бидний хувьд яг энэ машиныг сонгохгүй байх болов гэсний сонголтны одоо нэг юм болж байгаа. Түүнээс биш одоо legroom гэдэг юм уу те дээшээ энэ тааз мааз бол зай сайтай. Яг энэ зай жоохон бага санагдаад байна. Суудлын хувьд бол бас тийм ч амар тухтай гой суудл бол биш. Гэхдээ боломжийн. За тэгээд энэ хийцлийг бол бас яг оффроуд аялалд зориулаад ингэж хийдэг гэж бас ярьжсэн. Ер нь бол яг хоёулаа аялах ч юм уу ганцаархнаа аялах ч байгаа бол энэ суудлаа аварш нь хураагаад тий хойтлынхан багажийн зайг томруулаад тэгээд аялахад бол энэ маш гоё шийдэлтэй болно. За тэр хүртэл бол яг гэр бүлийн хэрэгцээнд бол бас жоохон асуудалтай байж магадгүй. За тэгвэл хойтлын суудлын дээр бол нөгөө цонхныхын удирдлага энэ чинь дахиад ороод ирж байгаа. За тэгээд эн чинь цахилгааны тий гаралтын чи USB гаралтууд гэдэг. Энэ бүх шийдлүүдээ бол бүгднийг хийгээд өчсөн орчин үеийн юмнууд бол бүгд орчин шингэчихсэн учраас энэ маш гоё. Одоо ийшээ жоохон яваад тест хийгээд үзье. За ерхий санаа нь бол бас нэг жоохон техникэл юм гаргах нэг үе. Гэтэ ер нь энэ зам бас тийм мэдээж хэрэг яг GP-ийн тэр чадамжийг гаргаж ирэхэд бас хангалттай зам биш байх. Гэхдээ яг хаана ямар системүүд нь бас яаж ажиллах уу гэдэг юмнуудыг харуулад явчих. За тэгээд ийшээ одоо энэ жоохон ийшээ хөсдгийн тэр хэсгүүдээр ямар юм байх нь. За GP-ийн цаанаас нь бас нэг юм off-road pages гэдэг юм байна. Энэ аппликейшн руу ингээ оруулангууд машины чинь яг аль тэнхлэг төгжээгүй юу эсвэл одоо pitch and roll гэдэг ямар грацийн налуутай урагшаа хойшоо эсвэл хажуу налуу гэх мэт бичлэнгээр за тийм мэдээж оффроуд зам дээр явж хахад одоо энэ уртлынхан камер нь яг миний урагшаа хамраас урагшаа яг ямар саад байгааг бас харуулах юм гэх мэтлэнгээр гормод энэ гараад ирдэг. За аксессуурууд нь за одоо яг энэ манай тосоол тосны температур гэх мэтлэнгээр бусад мэдээллүүдийг бүгдийг ингээ харуулдаг. Энэ бас их гоё юм шиг санагдсан. Яг энэ дэлгэцийг юу нь яг юунд ашиглах юм гэхээр иймэрхүү мэдээллийн чанартай юм гаргаж ирдэг нь бол бас хэрэгтэй бас авууштай юм шиг санагдаад байна. Одоо бол ерөөхдөө зөвхөн төвөө төвччихсэн. За for load нь бол сая хийчлээ. Бүхэндүүлчихлээ гэсэн үг тий. За тэгээд sweep bar disconnect-ийг нь дараад. За тэгээд юучсан. Яваад үзье. За энэ ч нэг бицхан туршилт явуулаад тий. Одоо нөгөө миний sweep bar буюу хөндлөн тэнцвүүлэгч гэж бас монголчууд нэрлэдэг залгат байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол энэ бол одоо хурдтай корнер хийх одоо нөгөө засмал замд хурдтай явж хахад хэвтэй тэнцвүүлэгч маань нөгөө машин ханархаас сэргийлж тэнцвүүлж барьж идэг дууны тэгээд амарчны трафик ер нь лимитлждэг гэсэн үг байхгүй. За тэгэхээр тэгэж энэ татвар маань залгаатай байхад явхад нэг иймэрхүү байна гэсэн үг. За тэгэнгუთ энэ дээр Бартаа замын нөхцөлд энэ юм манлах дээр одоо нөгөө илүү ичнээ өндөр амарчинтай байгаа тэр нөгөө амарчныхаа чадамжийг нь бүрэн ашиглахыг одоо ингээд баг зэрэг хоригдчихдаг учраас за яг энэ Jeep дээр бол ингээд sweep bar disconnect гэсэн горим байгаад байгаа. За тэгээд энэ горимыг ашиглахаар за салаад одоо ингэж салах хэрэгтэй. За салчлаа. За одоо энэ горимыг ашиглангууд за энэ нухчаан дээр ерөөдөө ямар ялгаа гарч байгаа нь камер дээр харагдах нь уу юу? Ерөөдөө машин бол одоо энэ нухчаан дээр нөгөө таталтаад байхгүй илүү гоё чөлөөтэй ажиллаад илүү тийм доктортой гişгэн одоо нухчаануудыг давах боломжийг нэмэгдүүлж байгаа гэсэн үг. Энэ бол ер нь бол маш гоё систем. За сүүлд бол Toyota зарим загварууд дээр бол энэ системийг оруулж ирсэн. За яг Jeep дээр бол энэ бол анхнаасаа ер нь маш олон жилийн турш энэ систем байгаа.
Угнагийн ярьсан sway bar disconnect буюу хөндлөн тэнцвүүлэгч нь одоо салгагдсан байгаа. За тэгээ яг энэ зам дээр ямар ч жолоодлого хийгээд үзье. Ямар хөө өөрчлөлт харагдах нь ба тий. Өөрт мэдрэгдэж байгаа тэр мэдрэмж бол нөгөө айгуу гоё юм тогтвортой гэх юм уу тий. Энэ хугацааны дундуур тийм тогтвортой явж байгаа юм шиг надад бол яг санагдаад байгаа юм жолооны ард сууж хахад. Тэгээд өнөөдөр бас нэлээдгүй л on road болон off road тодорхой хэмжээнд туршилтын жолоодлогууд хийгээ явж байна. Sway bar disconnect-ийг туршиж үзэж байна. За манай машин дээр бас яг ийм горин байдаггүй болохоор миний хувьд бас сонирхолтой санагдаад ер нь бол туршилт хийгээд байгаа. За тэгээ off road зам дээр явж байхад бол яг энэ функц нь өөрөө надад нэлээд тийм чухал ач холбогдолтой юм шиг санагдсан учраас яг ямар хөө ах вэ гэдгийг бас жоохон дахин туршиж үзээд байна. За тэгээ жолоочд мэдрэгдэж байгаа мэдрэмж нь бол айгүй гоё тогтвортой машин айгүй гоё тогтвортой явж байгаа юм шиг санагдаж байна. Миний суудл бол халтсан айгүй гоё дулаахан явж байна. Би одоо ямар ч өрүүлээ алаа гатыг. За тэгээ ер нь бол ингээд салаан доторх агаар дамжуулж дулаан гэх юм уу те айгүй хурдан халт юм байна. Хамгийн бага горимн дээр байсан ч гэсэндээ маш өндөр халт юм байна. Тэгээд яг хуу би өөрийнхөө машинтай харьцуулаад бас тэгж бодоод байна уу. Ер нь бол энэ агаар дамжуулалтын дулааны юм бол айгүй сайн юм шиг санагдлаа надад бол. Тэгээд оффроуд хэрэглээг бид нар одоо оффроуд замын ингээд гүйцэтгэл гормууд мэдээж нэн тэргүүлэн чухал байгаа шүү дээ. Яг энэ урт холын аялал хүрч болшгүй одоо юу гэдгийг зорилгууд дээр тий авч чадвал машиныг гүйцэтгэх. Нөгөө талаасаа ингээд яг жолоочд тав тух дотор нь байгаа зорчигчдод тав тухтай байна гэдэг чинь бас дахиад нэг төрлийн бас нэг тансаглал болоод байгаа байхгүй юу? Яг энэ оффроуд аяллаа хувьд бол тэр яг энэ загварын энэ машины хувьд бол тэрийг бол хангаж өгч чадчихин гэж харж байна. Гэхдээ зөвхөн нэг эсвэл хоёр хүн явж байгаа тохиолдолд тэрнээс биш тавуулаа явж байгаа тохиолдолд тэр хэрэглээг хангаж чадхааргүй. Тийм л машин байгаад байна. Одоо ингээ өрүүлнээр ийм богино хугацаанд ингээ шууд халчиж байгаа. Тэгэхээр энэ нас айгуу гоё. Одоо үйл ингээл те аялалд гарлаа гэхэд айгуу тав тухт болчихж байгаа байхгүй юу? Ер нь бол салаан дотроо даарна гэсэн тийм ойлголт бол байхааргүй юм байна. Тэгэхээр магадгүй зарим хэрэглэгчд нь жоохон хүүтэн гэдэг сэтгэлүүд яваад байдаг. Миний хувьд бол тэрийг бол 100% үгүйсгэж байна. Нэг сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр өнөөдөр бид энэ санзаа руу хоошоо өгсөн зам руу ер нь бол айгүй олон удаа ер нь гарч ирдэг. Янз бүрийн контентуудаа хийхдээ энэ дээр гарч ир туршилтууд хийдэг. Ягаад гэвэл хоттой айгүй ойрхон гэхдээ бас хөрхөн бартаас хаттай зам байдаг болохоор зөндөө гарч ирдэг. Гэхдээ нэг сонирхолтой зүйл нь болохоор ийшээ ингэж явж туршилтын жолоодлого би баг өөрийнхөө машин дээр ч яг дангаараа ингэж өнөөдрийнх шиг 100% барьж явж исэн тохиолдол байхгүй юм байна. Тэгээ ихэвчлэн уугнаа өөрөө жолоон дээр суугаад одоо би камер дээр суугаад иймэрхүү байдлаар явж исэн байна л да. Би тэр ер нь бол маш олон удаа ийшээ гарч ирж исэн. За тэгсэн чинь өнөөдөр би MSM-с энэ машинаа авснаас хойш ингээд 100% яг энэ замаар жолоодлого хийлээ. Тэгээ төрсөн сэтгэл нь болохоор надад болохоор энэ зам бас баггүй хөрхөн бартаатай юу гэдэг нь учраад ялангуяа өвлийн улирлд явхад бол нэлээд халтаргай гулгаатай тиймэрхүү зам шиг санагддаг. Тэгсэн чинь өнөөдөр ингээд Rubicon дээр өөрөө яг 100% жолоодлого хийгээ явсан чинь бас айгүй гоё санагдлаа. Тэгээд хэдийгээр одоо юу гэдэг юм уу миний хувьд ингээд бартаас хаттай зам санагдчихсэн мэт боловч магадгүй энэ машинтай хамт анх удаа энэ замаар явахдаа ч юм уу тийм аюулгүй юу гэдэг айгүй гоё мэдрэмж авлаа. Тэгэхээр өнөөдрийн сонгосон энэ загвар машин маань бол миний хувьд бол энэ өдрийг айгүй гоё болгож экспириенс өглөө гэж харж байна. За өнөөдөр энэ машины тест драйв миний сонгосон машины тест ямар санагдав? За ер нь бол зөв яг хувь хүнийхэн зүйлс болно шүү дээ. Маш их таалагдлаа. За юу ихтэй угаасаа л ер нь зүгээр яг Jeep Wrangler бол өөрөө маш их ийм характертай машин. Тэгээд угаасаа community маш сайтай. Яг Wrangler Монголд ч гэсэн те клубүүд нь байгаа. Тэгээд
өөрийн маш гоё юм характертай машин учраас тэр нь маш гоё илэрч гарч ирж байна. Яг хөө даунсайд одоо бид нэр сонгохгүй байх шалтгаан бол түрүүн би бас дундуур ярьжсэн. Ихэд зай багтаамж маш муутай байгаа нь хамгийн бидний одоо хэрэгтэй зүйл тий. Учраас тэр талаасаа сонгохгүй байх болов. Бусдаар бол гүйцэтгэл болоод тий. Хүч мөч гэсэн 2.0 мотор шүү дээ. 2.0 мотор гэхэд бол маш сайн хүчтэй. Тэгээд юмд мацж байгаа, юмд эргэж байгаа тий. Засмал зам дээр хурд хүч авч байгаа байдал бол маш сайн байна. Тэгээд тэр талаас нь харах юм бол ер нь бол таалагдсан. Яг хүүхэн яг энгийн яг зүгээр юм талаас. Гэр бүлээ авч яваад ингээд явна гэхэд бол яг энэ Wrangler Rubicon бол арай зай багтаамж багтай. Jeep Wrangler-ийн хувьд яг хуу монголчуудад нөгөө төдийлөн танил болсон байдал нь Toyota-тай харьцуулахад харьцангуй хожиг байхгүй. За яг тэр утгаараа бол бас хүмүүсийн сэтгэл янз бүр байдаг байх. Гадны орнуудад ч гэсэн янз бүр тий. Гэхдээ энэ машины нэг давуу тал нь юу вэ гэхээр нөгөө анхны тэр нэг суур одоо характер хадгалж үлдсэн тий. Одоо яг нөгөө илүү өмнөх бидэд алсаар тэр ярьжсэн шиг замын хажууд шууд задлаа засах боломжтой гэдэг ч юм уу тийм их юмуд бол хадгалж өгсөн. За яг 2.0 мотор дээрээс эхлээд турбо морбо гэл илүү жоохон ярихтай юмнууд нэмэгдсэн ч гэсэн ер нь бол нөгөө өөрийнхөө мөн чанаруудыг бол өргөж ингээ хадгалж явдгаараа бас их даваа талтай. Тэгээд юмнууд нь салгаа, засаа, сэлбэд ингээд явхад маш их боломжтой байдаг гэдэг ч юм уу. Тэгээд хамгийн хүнд хэцүү бартаануудад явхад зориулагдсан учраас яг тэр нь таарсан байдлаар машинаа томруулж өгсөн бас их даваа тал болоод байна. Наад захын энэ фендер мендер гэж хүртэл түрүүн бид нар ярьсан шүү дээ. Тэгэл энэ юм чинь бүгд тус-тусдаас алдаг хэсгүүд учраас ингээд юм эвдэрлэхэд тэдрийг нь хэсгээр нэгээ салаад засах боломжтой. Тэгээ яагаад эвдэрх гэж яриад байгаа юм бэ гэхээр энэ машин чи өөрөө тийм газруудыг зорж явдаг. Хамгийн хүнд хэцүү нөгөө машин хүрхгүй байгаа тэр газрууд руу зорж явдаг учраас тэрийгээ дагаад машинд нь эвдэрлэхэд гарах магадлал бас илүү өндөрсөд эхэлнэ гэдэг ч юм. Зүгээр нөгөөдний засмал дээрээ ингээд явдаг тиймэрхүү хэрэглэнд бол мэдээч хэрэг зохимжгүй байх. Ийм машинтай болчих юм бол харин эсрэгээр ийм машины хэрэглэгч нь өөртөө яг тэр газруудаа зорж явах юм шиг. Өөртөө тийм хэрэглэгээ өөр хайж тий гаргаж ирэх юм шиг. Тэгээд бас нэг юм байдаг байхгүй нөгөө Америкт болох тэр ингээд цаанаас нэг юм байж өгдөг байхгүй. Америкийн тэр нөгөө хөд бартац замууд нь ингээд яг ийм заасан трейлүүд гэж байдаг. Тэнгуү тэр трейлийг ингээд гүйцээсэн гэх юм бол яг энэ дээрх GPS нөгөө мэдээллийг нь хараад зураг өргөтэй баримтжуулсан байх юм бол тэрэн дээр нь үндэслээ GPS яг тэр тухайн хэрэглэгчдэд өөрсдөд нь байж ийн явуулдаг. Тэгээ тэрийг энэ машин дээр бүгдээр наадаг гэдэг чинь. Тэрхүү байдлаар дээр угаасаа тэр нөгөө хэрэглэгч нарыг хамгийн тийм хүн хэцүү газрууд руу ингээд явахыг ингээд урлам одоо ярчимжуулж. Тэгэхээр нөгөө хүмүүсийн юм гоё зориг хүч юмуд нь энтэйг нийлдэг. Тэгээд тэр характер нь ингээд гоё сууж өгдөг юм шиг санагдаад байна. Тийм яг харахгүй тийм. Одоо яг түрүүнд нөгөө нэг энэ дээр яг өөрөө нөгөө MSM-с авснаас хойш ингээд барайл ирж байгаа шүү дээ. Тэнгүүт яг нөгөө нэг өөрөө ирэхгүй надад болохоор ийм сэтгэл төрсөн юм байна. Өөрөө ирэхгүй нөгөө ингээд ямар ч замдаар туулах чадвартай штэ гэдэг шууд ихний ийм сэтгэл ингээд өгцөн гэх юм уу. Тийм болохоор одоо жишээл ингээд жолоодлого хийгээ явж байхад би ерөөсөө тийм айхгүйсэн гэх юм уу. Нэг талаасаа тийм одоо доороос тулах юм байхгүй гэдэг тийм мэдрэмжтэйс учраас ингээд айгуу тийм зоригтой явсан гэх юм уу. Тэгэхээр тэр энэ машин өөрөө ингээд цаанаасаа өөрөө ирэхгүй шууд тэр мэдрэмжийг өгч. Гэхдээ үнэхээр л тэр одоо энэ замуудад бол тороогүй шүү дээ. Тэгэхээр яг харахгүй нэг ганцаараа эсвэл хоёулаа аялж байгаа оффроуд аялал яг тэр бүр ингээд зам дууссан чи аялал дуусахгүй гэдэг байгаа шүү дээ. Яг тэрийг зорж байгаа нөхцөлд бол магадгүй сонголт байж болж байна. Гэхдээ яг манай гэр бүлийн хэрэгцээнд бол яг одоо бол ингээд шууд гоё фитигээ таарж ийн гэж бол харахгүй байна. Тийм санагдаж байна. Ямар ч өнөөдрийн өөрийнхөө нөгөө нэг хийсэн сонголтонд бол айгу хаппи байна. Одоо туршиж үзэж байгаа шүү дээ. Энд чинь ингээ энэ машин ямар байд юм бэ гэдгийг тийм ээ. Ингээд ихний сэтгэлээр туршиж үзлээ тий. Тэрнэр бол айгу хаппи байна гэдэг тийм л дүгнэлттэй болох гэж байна миний хувьд бол. Тий. За тэгээд ер нь Jeep Wrangler-ийн урт хугацааны хэрэглээний талаар бол бид хоёр хэлэхэд арай эртээ байгаа учраас тэрийг магадгүй доор коммент хэсэгт хэрэглэгчдэр нь бас хуваалцаарай гэж би бол хүсмээр байна тий. Яг Wrangler-ийн хэрэглэгч нь маань урт хугацаанд хэдэн жил унаж байгаа. Өнөөдөр бол MSM-с хэлж байгаа. Өмнө Wrangler авсан хүн дараагийнх машин дахиад Wrangler авт юм а гэдэг байгаа шүү дээ. Яагаад та нарт тэгдэг юм бэ? Тэгэхээр Wrangler-ийн хэрэглэгчдэрийн зүгээс бас яг тэр сэтгэлүүдээ бас хуваалцаарай гэж хүсмээр байна. Бас магадгүй шинээр сонирхож байгаа хүмүүс анхааруул зохиуштай бас хэдэн зүйлүүдийг нэрлээд өгвөл бас өөр их гоё болох бах те. Тэгээд бид хоёр бол өөрсдийн анхан шатны сэтгэл ревюийг бол ингээд хуваалцахад бол юм байна. Дараагийн дугаар дээр бас бид дахиад нэг өөр машин тоочголцсон байгаа.
Тэгээд тэр үед бас нэг сонирхолтой юмыг харуулах гэдэг бас бэлдэж байгаа шүү. Тэгээд хэрвээ та бүхэн subscribe хийж амжиг бол доор subscribe хийгээд бусдаас хуваалцаад тэгээд дараагийн дугаар дээр бас хийгээд уулзъя тий. Баярлалаа.